Энэ 8 дугаар сараас эхлээд улсын хурлын хууль зүйн байнгаараа хүний эрхийн дэд хорон дээр бас нутааны асуудлууд яригдж эхэлж ирсэн. Тэгээ сая бас нэг 3-7 хоногийн өмнө талбай дээр болсон жагсаалын үеэр олон мянган иргэд цугларч энэ асуудлыг бол тавьсан. Тэгээ энэ бас улсын хурлаас бүрдсэн ажлын хэсгийнхаа зүгээс энэ асуудал дээр бас гар үсэг цуглуулсан иргэдтэй талархал илэрхийлж байгаа. Тэгэхээр та бүхэн бидэнтэй бас одоо маш олон сэжмээр одоо харилцаж хамтран ажиллах боломжтой байгаа. За ажлын хэсгийн зүгээс бол нэг зарчим хатуу тогтсон байгаа. Чин бүрэнгээ туршлагатай бас одоо гавьяа дэмчээр ахлуулсан энэ ажлын хэсэг ямар нэгэн одоо хувийн улс төрж популизмаас ангид цэвэр мэрэгжлийн шийдвэр гаргахад чиглэж ажиллана. Ингэхдээ Монгол улсын үндсэн хуулинд байгаа хүний амьд явах эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж үндэсний аюулгүй байдал зандхийлж байгаа энэ сэдв дээр нэг удаагийн гал унтраасан биш урт хугацааны үе шаттай системтэй энэ үйлдэлүүдийг хийхээр ингээд ажиллаж байгаа юм шүү. Тэр утгаараа бол энэ зөвхөн хүйтний улиралд яригдах сэдв биш. Урт хугацаанд энэ ажлын хэсэг бол идэвхтэй ажиллана гэдгийг бас онцлон тэмдэглэж хэлмээр байна. Дээрэс нь ямар нэгэн байдлаар шүүмжлэлтэй байгаа санал хэлэх гэж байгаа хүмүүс бид нар бас одоо удахгүй энэ нөгөө call center байдлаар ингээд байнгын энэ одоо иргэдийн саналыг авах зүйлийг ажилуулна. Өөрөөр хэлбэл 70 хэдэн мянган хүн гар үсэг цуглуулад зогссон биш. Байнгын энэ саналуудыг бид нар бас захимаар авах энэ системийг бүрдүүлж ажиллана гэж хэлмээр байна. Ингээд улсын хурлын гишүүд болон байнгын хороо дундаас энэ одоо ажлын хэсэгтээ та бүхэн бас идэвхтэй хамтарч ажиллаарай. Тэгээд гол нэг үр дүнг бас хэлмээр байгаа. Жилдээ бүгд найрамдах Солонгос улс руу 200 гаруй сая доллар иргэдийн халааснаас гарч эрүүл мэндийн зардалд явж байгаа. Иргэд маань орон байраа зарж байгаа, машин тэргээ амьдралын хүүсвэрээ зарж байгаа. Шууд одоо ядуурлын игнэр ингээ явж ороод байгаа. Эцээст бол эрүүл мэндийн салбарыг салбар гэхээс илүүтэйгээр үндэсний аюулгүй байдал тулдсан төрийн бодлогын үндсэн асуудал гэдгийг бид нар бас энэ ажлын хэсгээрээ бас тодорхой болох байхаа гэж бодож байгаамаа. Ингээд улсын хурлын 21 гишүүн өдөр болгон баг энэ одоо сэдвүүдээр бид нар цахим болон бичсэн уулзалт хийж байгаа. Иргэд маань энэ дээр бол хүний эрхийн талтай холбоотой зүйл дээр нь бол одоо хандараа 4 том одоо хилцүүлэг явна. Тэгэхээр сонсгол бол ойролцоогоор 2 өдөр 2 сарын дундуур үргэлжлэхээр байгаа ч гэсэн тэгээ 2 сарын 3-4-нд үргэлжлэхээр байгаа ч гэсэн наан нь цуврал хилцүүлгүүдийн шаардлагатай бол хилцүүлгүүдийн тоог өргөжүүлээд хийх боломжтой байгаа шүү. Тийм учраас та бүхэн манаас манай ажлын хэсэгтээ уян хатан идэвхтэй хамтран ажиллаарай гэж уриалж байна.